Кино маань Адам нэртэй ургамал судлаач Ирландын алс бөглүү нэгэн ойг судлахаар жижигхэн тосгонд эхнэр Клэр болон хүү Финийхээ хамт нүүж ирж байгаа үйл явдлаар эхэлнэ. Британийн засгийн газар өнөөх ойг тайрахаар төлөвлөж байгаа боловч тосгоныхон үүнийг нь хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд Адам ч аль модыг нь тайрч алийг нь үлдээхийг судалж тодорхойлохоор ирсэн байв. Ингээд Адам ажилдаа орж хүү Фин болон нохоотойгоо хамт өнөөх ойроо очин модноос судалгааны дээж цуглуулж эхлэх бөгөөд гэтэл нохоо нь ямар нэгэн зүйл рүү чангаар хоцож байснаа ойн гүн рүү гүйж алга болно. Адам ч нохооныхоо араас явж байгаад ойн гүнд эртний байшингийн балгас олж хананд нь маш хачирхалтай байдлаар өгсөн бугын сэг олох ба тэр өнөөх бугын сэгийг хананаас салгахад зунгаарлцсан хар зүйл гоождөг. Адамд ч өнөөх зунгаарлцсан хар зүйл их л жигтэй санагдаж дээжээс нь шилэн савнд хийж авна. Харин энэ үеэр Адамын эхнэр Клэрийг шинэ байшингаа янзалж байтал тентхийн уугуул Колум гэх эрхүүтэйгээ хамт машинтайгаа ирээд нөхрийнхэн судалгааны ажилд илт дургуутсаж зөвшөөрөлгүйгээр ойроо халтаж байна гэж үзэн ой нөхөрт нь болон бяцхан хүүд нь аюултай гэж түүнд анхааруулдаг. Клэр Колумыг нөхөртэй нь биечлэн ярилцахыг санал болгоход Колум ч Адамтай тэр орой уулзахаар тохироод тэндээс явна. Ингээд Адамыг гэртээ ирэхэд Клэр Колум ирээд явсан тухай хэлсэн боловч Адам Колумын үгийг нэг их тоолгүй зүгээр л тэднийг ойд ойртуулахыг хүсэхгүй байгаа учраас айлгах гэж оролдож байгаа юм гэж Клэрийг тайвшруулна. Дараа нь Адам өдөр олсон зунгаарлцсан хар зүйлээ судалж эхлэн өнөөх хар зүйлийн эснүүд ойр орчмын эрүүл эснүүд рүү дайрч тэднийг халдварлуулж байгааг олж илрүүлдэг. Гэтэл яг энэ үед эхнэр нь түүн дээр ирээд таазнаас нь ямар нэг зүйл хүүгийнхэн орон дээр гоожод байгаа тухай хэлж Адамыг шалгаж үзхийг гуйхад Адам ч дээврийн өрөөгөө шалгасан боловч ямар нэг сэжигтэй зүйл ололгүй хүүгээ онтуулчаад буцаж ирдэг. Гэсэн ч нэг их удалгүй хүүгийнхэн чангаар уйлах дуугарч Клэр Адам хоёр ч сандран хүүгийнхээ өрөөнд очтол хаалгыг нь хин нэгэн тасгийдл хаадаг. Азар тэд хаалгыг амжилттай онгойлгож дотог шороход хүүгийнх нь өрөөний цонх хагарсан байх ба тэд ч үүнийг хараад Колум тэднийг айлгахын тулд ийм зүйл хийсэн байна гэж сэжиглэн цагдаа дуудана. Цагдаа ирсэн хойно Адам ч Колум түүний ажилд дургуутсаж эсэргүүцхийн тулд ийм зүйл хийсэн байх гэхэд цагдаа үүнийг нь няцаагаад Колум өмнө нь охинтой байсан ч бяцхан охин нь ойд сургаггүй алга болоод хизээч дахиж олдоогүй тухай ярьдаг. Мөн тентхийн уугуул иргэд нилээд сүсэг бишрэлтэй хүмүүс учраас ойд хаалав нэртэй хүүхэд хулгаалдаг ойн савдаг шиг зүйлс амьдэрдэг гэж итгэдэг бөгөөд Колум ч бас ойн савдагнууд охиныг нь хулгаалсан гэж итгэдэг байв. Ингээд цагдаа энэ нэг их ноцтой зүйл биш ямар нэг шувуу нисэж ирээд цонхыг нь хагалчихсан байх гэж үзээд тэндээс явдаг. Харин Адам цагдаагийн үгэнд итгэдэггүй бөгөөд тэр Колумыг ийм зүйл хийсэн гэж сэжиглсэн хэвээр байсан тул нотлох баримт цуглуулахын тулд гадаа гарч хагархаа цонхныхоо зургийг авна. Гэтэл ойгоос хачирхалтай чимээ сонсогдож ойн цоорхоод ямар нэгэн чөтгөр шиг хар сүүдэр үзэгдээд өнгөрөх ба яг энэ үед Адамын нохоо нь агуулхын зүгт чангаар хоцож эхэлдэг. Агуулхаас нялх хөөхд уйлах мэт хачирхалтай чимээ гарч Адам ч агуулхыг шалгаж үзсэн боловч ямар ч сэжигтэй зүйл олддоггүй. Маргааш өглөө нь Адам хүүгээ аав нь цонхоо шиллүүлэхээр хотын төв рүү явж засварчин дээр очисон боловч засварчин эрт түнд эхнэр чинь цонхны төмөр сараалжуудыг буцааж хийхгүй л бол хичнээн шиллээд ч ямар ч нэмэргүй гэсэн утгатай зүйл хэлнэ. Гэсэн ч Адам түүний юу яриад байгааг сайн ойлголгүй цонхоо засуулж аваад тэндээс буцдаг. Ингээд түүнийг замдаа явж байтал машин нь гинэт эвдрэн ойн захад нам зогсно. Адам ч машинаасаа буун машиныхаа хамрыг сөхтөл өнөөх бугын сэгээс олсонтой адил зунгаарлцсан хар зүйл моторыг нь бүрхчихсэн байдаг. Тэр гайхаж байгаад машиныхаа багажийг онгойлгон дотроос нь багажнуудаа авах гэж байтал гинэт ямар нэг зүйл түүнийг дотогш түлхэн Адам ч арийнхаа багажин дотор төгжигдэж орхино. Харин энэ үеэр Клэр хүүгийнхээ өрөөг цэвэрлэж байгаад хувцсан дотроос нь гавлын яс мэт хачирхалтай хэлбэртэй зунгаарлцсан хар зүйл олсон боловч нэг их юм бодлгүй гайхаад өнгөрдөг. Гэтэл гинэт Колум гэрт нь ирээд анхааруулгыг нь тоосонгүй гэж уурлаад айсан Клэрт зузаан хар ном өгчхөд тэндээс явна. Энэ зуур Адам машиныхаа багажинд цоожлогдсон хэвээр машин руу хэн нэгэн дайрах мэт чимээ сонсож хүүн чангаа уйж ихсэн тул арийнхын арийнхаа суудлыг цоолон гарч ирээд хүүгээ аван машинаасаа гардаг. Гэтэл ямар нэг зүйл машиныг нь аимшигтай болтлон зураад хайчихсан байдаг бөгөөд Адам ч үүнийг Колумын хийсэн хэрэг гэж боддог. Ингээд Адам хүүгээ тэрэн ой дундуур гүйсээр гэртээ яарч сандран ирээд юу болоод байгааг ойлгохгүй гайхсан Клэрт цагдаа дууд гэж хэлдэг. Дараа нь тэд дээд давхар руугаа гараад дуудлага өгөх гэж оролдож байтал гинэт тог тасарч байшинг нь харанхуй нөмөрнө. Адам ч Колум гэрлүүн халдлаа гэж бодон ангийн буу барин доошоо бууж нэг өрөөнөөс хачирхалтай чимээ гарахыг сонсоод хаалганы цаанаас өрөөлөө бууддаг. Гэсэн ч өрөөнд хинч байдаггүй бөгөөд өнөөх хачирхалтай чимээ ердөөл хаалга чихрэх чимээ байсан болж таардаг. Дараа нь Адам Колумын Клэрт өгсөн номыг гүйлгэн ойн савдгуудын тухай үлгэр болохыг ойлгож Колумыг тэднэр даапалаад байна гэж боддог.
Байшинд үлдэх аюултай болсон учраас Клэр Адам хоёр ч хүүгээ аван тэндээс гарцгааж зүхтах гэж байтал гинэт агуулгаас нохой нь хуцах чимээ сонсогддог. Адам ч нохойныхоо араас очиход нохой нь амандаа хар зунгаарлцсан зүйл зууж нэг нүд нь гимтсэн мэт уу улаан болчихсон байдаг бөгөөд тэр энэ бүхэнд Колумыг буруутгаад нохойгоо аван тэндээс явдаг. Удалгүй тэд машин дээрээ ирэхэд гинэт нохой нойн дундах ямар нэг зүйл рүү чангаар хуцаж байснаа уяанаасаа молтрон ойн гүн рүү гүйж алга болох ба утсанчгүй нохой нь ямар нэгэн зүйлд тасар татуулан гинэж амьсгал хураах чимээ сонсогддог. Ингээд Клэр машин руу орж харин Адам машиныхаа хамрыг сөхөхөд өнөөх зунгаарлцсан хар зүйлс улам ихсэж нэмэгдсэн байх ба тэр ч өнөөх зүйлийг моторноос салгах гэж оролдоно. Энэ зур жолооны ард сууж байсан Клэр санамсаргүй эргэж харахад ойгоос маш олон хачирхалтай хар сүүдэр гарч ирэх нь харагддаг. Ингээд айсан Клэр ч хаазаа хүчтэй гიშгэхэд машин асаж машины гэрэлд маш олон хаалав буюу ойн савдгууд тэдэн рүү дөхөж ирэх нь харагддаг. Клэр Адам хоёр ч айн цочирдож Адам хурдхан шиг машиндаа суугаад тэндээс зүгтцгааж төв зам руу давхиж байтал гинт урд нь нэг охин гарч ирснээр Клэр ч жолоогоо хүчтэй мушгин хажуугийн жалга руу онхолтно. Машин нь хөдөлгөөнгүй гатсан тул яах ч аргагүй болсон Клэр Адам хоёр хүүгээ аваад буцаад гэрлүүгээ зүгтцгаадаг. Ингээд тэд гэртээ ирснийхээ дараа Колумын яриад байсан зүйл үнэн болохыг ойлгож ойгоор дүүрэн аюултай хаалавууд амьдардаг болохыг тэд зөвхөн гэрэлгүй харанхуйд хүмүүс рүү дайрдаг болохыг ойлгоно. Адам ч хаалавууд гадаа нь байгаа эсхийг шалгахаар хаалганыхаа дурангаар харахад хаалав түүний нүдийг гимтэн. Ингээд Адам эхнэр хүү хоёроо дээврийн өрөөнд нуугдж бай гэж хэлээд гэрэл өнөөх хаалавуудыг гимтээдэг болохыг олж мэдсэн тул нөөц цахилгаан үүсгүүрээ асаахаар явдаг. Ингээд Адам арайхийн агуулгын өрөөнд байсан зунгаарлцсан хар зүйлүүдийг салгаад нөөц цахилгаан үүсгүүрийг асаах үед хаалавууд хэдийн байшин руу нэвтэрчихсэн бодон шал цөмлөн Клэр лүү аимшигтай сарвуугаараа дайрахаар оролдож байдаг. Гэтэл Азар энэ үед тог ирж хаалавууд ч ухрах бөгөөд харин Адам хэдийн өнөөх зунгаарлцсан хар зүйлээр халдварлан хаалав болон хувирч эхэлсэн байдаг. Дараа нь тэр хүүгээ аюулгүй байлгахын тулд хувцсны шүүгэнд нуугаад хаалавуудыг байшинд нэвтрүүлэхгүй тулд цонхнуудаа төмөр сараалжаар битүүлж эхэлнэ. Гэсэн ч байшинд нуугдж байсан нэг хаалав хүүг нь хулгайлан дээврийн өрөө рүү гарахад Адам ч хүүгээ аврахаар араас нь явсан боловч хаалав түүн рүү дайрахад шатнаас унан ухаан алддаг. Ингээд Клэр ганцаараа хүүг нь хулгайлсан хаалавын араас хөөж хүүн ойролцоох цөөрөм дотор хөвж байгааг хараад шуудхан л араас нь өсрөн орж хүүгээ аваад гэртээ буцаж ирнэ. Энэ үед Адам ч ухаан орсон байх бөгөөд Клэр хувцаа солихоор Адамд хүүгээ тэврүүлэхэд Адам ч хүүгээ харснаа энэ бидний хүү биш байна гэж хэлдэг. Харин Клэр Адам халдвар авч хаалаа болоо хувирч эхэлснийг мэдэж байсан тул түүний үгэнд нь итгэлгүй хаалаудаас авсан халдвар нь түүний оюун санаанд нь нөлөөлж байна гэж үзнэ. Гэсэн ч Адам тэвэртэнд байгаа хүүхэд хүүн биш гэдэгт итгэлтэй байсан тул Клэрийг түлхээд хүүхдийн нүүр лөө хадаас ойртуулан жинхэнэ төрхөө илчил гэж шаарддаг. Ингээд үнэхээр ч өнөөх хаалавын жинхэнэ төрх нь харагдаж эхэлсэн боловч яг энэ үед Клэр түүн рүү дайраад хүүгээ аван тэндээс зугатаана. Ингээд Клэр ой дундуур хүүгээ тэврэнгүүлсээр хөрш Колумын байшинд ирээд туслахыг гуйсан боловч Колум тэдэн рүү буу тулган Клэрийг хүүхдтэйгээ хамт халдвар авсан бол энэ халдвараа бусад хүмүүст ч бас тараана гэж үзээд тэндээс явахыг шаарддаг. Харин энэ үеэр Адамын халдвар улам бүр цааш тархан бараг л бүрэн хаалаа болон хувирч эхэлсэн байдаг. Тэр хүүгээ хааж явж байгаад өмнө нь ирж байсан өнөөх балгасан дээрээ ирээд хар зунгаарлцсан зүйлээр халдварлсан нохойныхоо сэгийг олох ба тэнд тэр Колумын бүрэн хаалаа болж хувирсан охин Кора хүүгэн тэврэн зогсож байхыг хардаг. Адам ч галтай мөчрүүдээр бусад хаалаудыг айлгаад хаалав Корагаас хүүгээ авах гэсэн боловч Кора түүн рүү уурлан архирна. Харин энэ үед Клэр хүүгээ тэврэн ой дундуур зүхтааж ойртон ирсэн хаалаууд руу камерынхаа гэрлийг асаан бие хамгаалдаг. Гэсэн ч удалгүй тэр харанхуйд тэглэн унаж камер нь гимтэн асгаа болох ба хаалаууд ч түүнийг бүчин авч Клэр лүү дайрахаар ойртож эхэлдэг. Гэтэл яг энэ үед хаалав төрхтэй болсон Адам жинхэнэ хүүгээ тэврэн ирээд Клэрийн гарт байгаа хүү жинхэнэ хүн биш харин хаалауудын хүүг нь хулгайлахын тулд тэдэнд тавьсан өрх гэдгийг тайлбарлаад хүүхдүүдэд солихыг гуйдаг. Энэ үед нэг хаалав тэдэн рүү дайрсан боловч Адам түүнийг алж Клэрийг хамгаална. Клэр үнийг хараад Адамын авчирсан хүүг аван тэндээс зүхтах ба хаалаууд түүний араас хөөсөн боловч яг энэ үед нар мандаж эхэлсэн тул хаалаууд ч ухаан нарны гэрлээс нуугдана. Харин энэ үед нарны гэрэлд үлдсэн Адам сүүлчийн амьсгалаа хураах бөгөөд тэр сүүлийн удаа эхнэрийнх нь үлдээгээд явсан хүү үнэхээр ч хүү Фин биш. Харин хаалаа болохыг хараад тайвшран амьсгал хураадаг. Ингээд кино төгсөхөд Клэр хүү Финтэйгээ хамт гэртээ эсэн мэнд ирээд нөхрийнхөө араас гашуудан уйлж байгаагаар кино төгснө.